өнөөдөр яг ямар байгаа юм бэ? Хөрөнгө оруулалт гэж юу байгаа юм уу? Хөрөнгө оруулагч гэж хэн байгаа юм бэ? Ингээ харахад өнөөдөр бол Монголын санхүүгийн нийт ерөн санхүүгийн зах зээл, санхүү хөрөнгөний зах зээл бол өөрөө ганцхан банкнаас урж байгаа. За 2.98%-аас одоо бол харьцангуй бас нэг 92% өрөөдөг болж байна. Тэгтэл банк давамгаалцсан ийм зах зээл байгаа. Тэгээ банк даатгал хоёр байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сангууд ерөөсөө үүсээгүй. Хөрөнгө оруулалтын сангууд үүсээгүй, тэрний бас нэг хэлбэр болох venture fund-ууд үүсээгүй ийм байдалтай байна. Тэгээ банкнаас аж ахуйн нэгжид олгосон зээлийн хэмжээг харуулбал доктортой өссөн байгаа. Одоо 2012 оны байдлаар 3.8 их найд төгрөгийг банкуд одоо зээлээр гаргачихсан байгаа. Тэгтэл нөгөө талд хөрөнгөний зах зээлээ харангуут нийт одоо IPO хийгээд мөнгө босгосноо харуул 11 оны байдлаар 21 зэрэг ерөнхийдөө 12 оны нийт дүнг ингээд нэгтгэвэл 28 оноос хойш нийтдээ 75 тэрбум төгрөг босгосон байгаа байхгүй IPO гэж. Тэр хөрөнгөний зах зээл бол үндсэндээ онцгсон. 3.88 их найд төгрөгтэй харьцсан 75 тэрбум төгрөг л шүү дээ. Тэг ингээ харьцуулахаар чинь ерөөсөө энэ хөрөнгөний зах зээл бол өнөөдөр үүсээгүй. Тэг бид нар хөрөнгө оруулагч хаана байгаа юм бэ гэдэг одоо хайгаад олдохгүй байгаа юм бас цаад шалтгаан нь бас энд байгаа маа. Санхүүгийн зах зээл өөрөө ийм одоо хоёр баг нь байх хэвээр нэг талд нь банк санхүү, нөгөө талд нь хөрөнгө оруулалтын сангууд, тэтгэврийн сангууд байх хэвээр мөн гэж үзвэл нэг баг нь ерөөсөө үүсээг байгаа юм аа. Тийм учраас сая хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан юм аа. Одоо энэ бол дөнгөж эхэлж байгаа процесс үү. Тэгэхээр өнөөдөр бол ерөнхийдөө манай компаниудын гол Монголын энэ ер нь нийт энэ жижиг дунд үйлдвэр энэ компаниудын өсөлтөж гол чөтгөр болоод байгаа нь бол зээлээр санхүүждэг. Зээл бол өөрөө маш өндөр үнэтэй зүйл. Тийм учраас компаниуд өсч чадахгүй байна. Харин банк нь одоо банк бол харьцангуй ингээд болоод байна гэж харагдаад байна. Тэгэхээр нийт аж ахуйн нэгжүүдийн нийт аж ахуйн 40 мянган жижиг дунд үйлдвэрлэлийн ангилал хамт 40 мянган аж ахуйн нэгж байна. Тэгээд хоолтын компани гэдэг хэрэг 300 компани 40 мянган харьцаа 300 гэсэн ийм л харьцаатай байна. За ийм байгаад байгаа. Тэгэхээр өнөөдөр бол гэр бүл найз нөхдөсөө мөнгө босгох болцоо байгаа. Гэхдээ бас хязгаарлалт харьцангуй хязгаарлалт байна тийм. Одоо банкны зээлийн хувьд бол барьцаа шаардлага өндөр гэсэн. Барьцааны шаардлага дээр бол бид нар зээлийн батлан даалтын санг жишээ нь оруулаад ирж байна. За хөрөнгө оруулалтын сангууд гэхээр гадны хөрөнгө оруулалтын сангууд байгаа. Гэхдээ манад орж ирэхдээ бол харьцангуй том юм л оруулалт жижиг бизнесүүд байгаа. За жижиг бизнес центрт одоо хөрөнгө оруулалт гадны санаа төрүүлэн Mongolia Opportunity Fund гэдэг жишээ байгаа юм билээ. Эдгээр бол жишээ нь хөрөнгө оруулалт гэж ерөнхийдөө мэдээлэл өгсөн байна. За дотоодын сангууд гэдэг тэгвэл яг албан ёсоор санхүүгийн төсөл хорооноос лиценз авчихсан өнөөдөр хөрөнгө оруулалтын сан үүсээгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын сангийн төрөлтөд private equity fund төрөлтөд хэдэн компаниуд байдаг. За бидний Парам ханамжийн салбарын форум дээр ирээд Mantle Asset Management гэж компани нэржлэлтийг тавьсан. Энэ саяны энэ хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой тавьсан зүйлсүүд нь Mantle Asset Management-ээс бас илтгэлийн хэсгүүд юм аа. Тэгээ Mantle Asset Management бол бас олон төрлийн зүйл хөрөнгө оруулалт. Одоо Монголд хөрөнгө оруулагч гэдэг байгаа улсад бол ерөөдөө нэг уул уурхай тээвэр тэгэл үйл хөдлөх гэл ингээд зогсчихдаг. Тэгэхээр эднийх бол харьцангуй ингээд олон компаниуд худалдаж авдаг. Компаниудыг худалдаж авахдаа арилжааны төлөвлөлт нь янз бүрээр хийдэг. Ийм бас сайн юм байлээ. За тэгээд биднэрт нэг чухал болцоо байгаа нь инновацийн тухай хууль байгаа. Инновацийн тухай хуулиар бол Монголын компани нэг одоо шинэ инновацийн бүтээл хийгээд олон улсын зах зээлээс одоо олон улсад патент аваагүй тэрийг нь одоо төрөөс санхүүжүүлдэг гэдэг нь аюул олон дэмжлэгийн хэлбэрүүд байгаа. Тэгээ энэний санхүүжилт нь болохоор инновацийн сангаас гарах байсан. Тэгээ инновацийн сан нь одоо бол ашиглалтанд ороогүй 14 он ч гэсэн ашиглалтанд орохгүй юм билээ. Тэгээ бид нар одоо өөр зүйл харахаас ороогүй хэрэгжилтгүй хууль байгаа даа. За дараа нь ерөнхийдөө санхүүжилт яаж хэрхэн өөртөө бизнестэй татах вэ гэдэг гол нь бизнестэй өөртөө маш ихтэй байх хэрэгтэй. Бизнестэй бүрэн дүр ихтэй байх хэрэгтэй гэж энэ зүйлийг яг энэ бол өөрөө хөрөнгө оруулах гэж байгаа тэр санхүүгийн шинжээчдийн үг шүү. Энэ бизнестэй маш ихтэй байх хэрэгтэй найдварлаа. За тэгээд орчны хувьд бол ерөнхийдөө Монголоос зөвхөн битгий хөрөнгө оруулалт хараач гаднаас ч гэсэн бас хөрөнгө оруулалт авах болцоо байгаа гэж ингэж тайлбарж ярьж байгаа. Яагаад гэвэл жишээ нь тэр Mantle гэдэг одоо жишээ нь даатгалын компани бол гаднаас бас хөрөнгө оруулалт авах үүсчихсэн зүйл. Тэгэхээр бас гаднаас хөрөнгө оруулалт авах болцоо байдаг юм гэж тайлбарлаж байна. За тэгээд яагаад програм хангамжийн салбарт хөрөнгө оруулах ёстой бэ гэдэг дээр бас тайлбар хэрэгтэй байна. Одоо юу гэдэг та нар нэг шинэ санаа олчихсан технологийн ийм л юмд орох хэрэгтэй. Яагаад заавал энэ технологи би яг чамтай адилхан эрсдэлтэй адил хугацаанд ашиг олж болох бизнес байгаад тахад
Тэгээ яагаад чамд заавал оруулах хэрэгтэй? Чи илүү эрсдэлтэй биш үү гэж. Чи ийм ашиг олж өгнө гэж тийм. Чиний эрсдэл чинь энэ одоо барилгын салбарт оруулснаас чи хамаагүй өндөр эрсдэлтэй мөртлөө өгөөж нь чиний бага юм биш үү? Тэгэхээр өгөөж эрсдэл тэгээ хугацаа гэдэг айгуу сайн харах хэрэгтэй гэж байна. Тэгээ тэрүүгээрээ бас хязгаарлагдана. Ерөнхийдөө Монголын нийт одоо компаниудын татварын ерхий газар мэдээлсэн үгээс харуул нийт компаниудын profit margin буюу ашигын хувь нь цэвэр ашигын хувь нь 30% таа. Тэгэхээр та нар бас тэр түвшинд байж чадчихна үү те. Шинэ гаргаж ирсэн санаа чинь 30%-аас л илүү байх хэрэгтэй юм шүү дээ. Одоо хөрөнгөний зах зээл дээр чинь S&P 500 тэгэл S&P 500-ийн индексээс илүү гарсан бизнесийг бол ашигтай бизнес гэж үзэж байна те. Яг тэрнтэй л адилхан зүйл. 30%-аас илүү ашигтай бизнесийг ерөөдөө хөрөнгө оруулагч нар бас сонирхож эхэлдэг гэсэн бас мессеж бидэрт өгсөн ба. За дараа нь болохоор мэдээж бизнес төлөвлөгөөний тухай ярьж байгаа. За бизнес төлөвлөгөө гэдэг яхаар стартапын хувьд бол бас арай ондоо. Өнөөдөр бас дараагийн спикер дээр бас ярих юм билээ те. Scale хийдэг. Хашингуу тогтсон бизнесийн хувьд бол бид нар маркетингтаа ингэж мөнгө зараад тооцоо судалгаан дээр гараад ингээд цаашаа бизнес томроо явах юм, зах зээл нь томроо явах юм ач гэдэг юм уу. Ингээд тэгтэл стартапын хувьд бол арай ондоо. Стартап компани гэдэг бол бизнесийн модельээ хайж байгаа компани. Тийм учраас энэ дээр бизнес төлөвлөгөөний хувьд бол бас харьцангуй ондоо тогтцсон компани байж байгаа. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд би энэ бол зөвхөн програм хангамжийн компани гэж байна. Програм хангамжийн компаниуд төр нийтлэг тулгардаг юм нэг код бичигчүүдийг эсвэл нэг одоо мундаг IT гэдэг нэг гитэмс ч юм уу мойс MCAS ч юм уу төгсч гисэн тийм. Би бол мундаг програм хийгээд юм тийм болохоор би мундаг бизнес хийж гэж боддог. Тэнд бол аюул том алдаа байгаа. Бизнес хийнэ гэдэг бол нийтлэг утгаараа ондоо зүйлээ. Тийм болохоор сайн програм бичнэ гэдэг бол сайн бизнес хийнэ гэсэн биш. Тийм болохоор бага зөв бүрдүүлэх хэрэгтэй гэсэн бас санаа яриад байна. За тэгээд дараа нь мэдээж хөрөнгө оруулагч орж ирэх учраас бизнесийн үнэлгээ хийн. Үнэлж болох юу вэ гэж харна. За үнэлгээний олон аргууд байгаа. Хөрөнгө суурьтай үнэлгээ, эсвэл одоо ирээдүйд орлого суурьтай үнэлгээ гэх юм олон төрлийн үнэлгээнүүд байгаа. Энэ зүйлсүүд хийх юм байна. За одоо сүүлчийнхээ юм хийж. Энэ бол миний өөрийн хувийн зүгээс хийж байгаа зүйл. Стартап компани хийж байгаа бол миний бодлоор бол энэ хоёр номыг уншихад бол нэлээд бүгд ерөөхдөө энэ стартап weekend гэдэг энэ зүйлд ирж байгаа бол та нар ерөөхдөө эхний номыг нь баг бүгд уншчихсан болов уу гэж бодож байна. Startup Owners Manual Strategy гэдэг. Тэгээ энэ дээр бол ерөөхдөө яг яагаад стартап гэдэг компани, жижиг компани ерөөхдөө бизнесийн модельд тодорхойлсон компаниас юугаараа ондоо яаж lean startup гэдгийг хийдэг гэдэг талаар бүр ингээд шатаралтай системтэйгээр хийчихсэн байна. Ондоо дагаад явхад энэ мануалыг дагаад явбал та нарын дампуурах эрсдэл багасна гэсэн. Тийм зүйл байна. За дараагийнх нь болохоор good to great буюу ерөөхдөө сайн компани яаж хийдэг юм бэ гэдэг талаар ойлгох. Тэгэхээр энийг заавал жижиг компани байж байгаа дараа нь дунд хэмжээнд ороод ирэхээр би good to great-ийн шинэ концептыг ойлгох хэрэгтэй юм уу? Ингэж ойлгож болохгүй. Ер нь сайн компани ямар гэдэг юм бэ? Тэгэхээр дараагийн итгэгч маань энэ ихний энэ lean startup-тай холбоотой зүйл их учраас би энэ good to great-ийг айгүй хурдан summarize хийчихье. Тэгээ хэрвээ та нар сонирхвол худалдаж аваад унших хэрэгтэй. Энэ бизнесийн бүх сургуулиудад уншуулдаг ном. Тэгээд дээр нь монгол хэл дээр орчуулагдсан байх юм лээ. Тэр нь болохоор юу вэ? Сайнаас аав тийм монгол орчуулагдсан гэдэг юм. Тэгээд энэ дээр бол гурван үндсэн зүйлийг ярьж байгаа. Гурван үндсэн зүйл нь 2 хэсэгт байгаа. Нэг нийтдээ 6 дисциплин буюу одоо сахилга батын тухай ярьж байгаа. Тэгэхээр эхний сахилга бат болохоор хүнтэй холбоотой. Хүн дотор хамгийн эхнийх нь болохоор лидерийн тухай. Хэн манлайлагч юм бэ? Манлайлагчид дотор ямар төрлүүд байдаг юм. Тэгвэл бид нар манлайлагч гэж ярингууд олонний өмнө гоё яриад ярьдаг, гоё шоудчдаг, те хүмүүсийн сэтгэлийг хөдөлгчдөг. Ийм хүнийгээ лидер гэж хэлээд байгаа юм. Ерөнхийдөө корпорат энэ дэлхий дээр бол ерөнхийдөө тэгж ойлголт байсан. Гэтэл энийг болохоор Good to Great номон дээр бол ийм биш юм аа. Харьцангуй дотгошоогоо гэтээ тэр компаниг амжилттай болгоно гэж өөрөөсөө маш их итгэсэн ийм өөр хүн байдгийг шүү гэдгийг бас гаргаж ирсэн байна. Тэр нь болохоор 5 дахь төвчөнд лидер гэдэг. Тэгээ энэ номын ерөнхийдөө бол Fortune 500 компаниг 30 жилийн хугацаанд бүх датаг нь цуглуулад тэгээд 15 жилийн хугацаанд доктортой явж байгаад 15 дахь жилээс 30 дахь жил хүртэл ингээд ерөөсө тесрэлттэй өссөн компаниуд байна. Энэ компаниуд дээр судалгаа хийсэн байгаа. Тэгээд хаана ялгаа үүсэж байгаа юм гэж гарсан. Тэгээд тэндээсээ тэр одоо 11 компани гарч ирсэн байхгүй 500 компаниас маш их өсөлттэй 11 компани гарч ирсэн доктортой өсөлт 15 жил доктортой өснө гэдэг бол маш амжилттай бизнес. Тэр 11 компани дээрээс гарч ирсэн шинж тэмдэг байхгүй нийтлэг шинж тэмдэг. За дараагийнх нь болохоор эхлээд хэнтэй бизнес хийх вэ гэдэг шийд дараа нь юу хийх вэ гэдэг шийдэж байгаа.
Гой санаа олцсон миний санаан дээр нэгдэх хүн байх уу биш. Эхлээд чи үнэхээр надтай урт хугацаанд цуг яаж чадах юм уу? Тэ? Хоёулаа эцсийн хүртэл явж чадах юм уу гэдгийг мэдэлцчихэд дараа нь бизнесийнхаа санааг яриа гэдэг талаас нь хэлж байгаа. За дараагийн юм болохоор discipline thought буюу ерөөхдөө бодол байгаа тийм. За энэ дээр болохоор нэгдүгürt нь болохоор өөрийнхөө юу чадахгүй гэдгийг мэдэх хэрэгтэй гэж. Би юуг чадахгүй юм. Тэгжиж өнөөдөр нөгөө нэг хитрхи дэврэгүн байдлаас романтик байдлаас гарна гэж үзэж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бол ерөөхдөө өөрийнхөө чадахгүй зүйлсүүдийг харах. Гэхдээ бас чадна гэдэг итгэлээ битгий алдаа гэсэн санааг ярьж байгаа. За тэрний дараа болохоор hedgehog гэж концепт байгаа. Hedgehog буюу зарааны концепт. За энийг би дараа нь өшөө тайлбарч чинь. За дараа нь тэрний дараа disciplined action буюу үйл хөдлөл байгаа. Одоо сахилга баттай үйл хөдлөл байгаа. Сахилга баттай үйл хөдлийн нэг нь болохоор энэ сахилга батан дээр соёлыг үүсгэх хэрэгтэй гэж ярьж байгаа. Зүгээр нэг одоо байгууллага болгон дээр журам метр цаас гараад идэх нь өөрөө цаанаа соёлыг үүсгэж байгаа. Тэгэхээр энийг аюулсан ойлгох хэрэгтэй. Сайн соёл авах хэрэгтэй гэж байна. За тэрний болохоор технологиг ашиглах хэрэгтэй гэж байна. Гэхдээ өнөөдөр технологи байгаа учраас бүгд ирнэ асуудал байж байгаа. За энэ зарааны концепт буюу энэ дээр бол ямар зүйлийг ярьж байгаа нөхөр нэгдүгürt нь чи өөрөө юу хийх сонирхолтой байна. Үнэхээр тэрнийхээ одоо юу маш их хүсэж чинь те энэ зүйлээ олоо. Тэрний дараа болохоор энэ чи юу хийгээд дэлхийд хамгийн шилдэг байж болох вэ гэдгийг харж байна. Тэ. Тэгэхээр өөрийнхөө сонирхдаг зүйл өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйл сүлд нь мөнгөтэй болох асуудал байна. Чи үнэхээр энэ одоо тэ хүсдэг тэгээд сайн чаддаг зүйлээс мөнгө гаргаж авч чадах юм уу? Тэгээ мөнгө гаргаж авч чадаад энэ концепт чинь зөв байвал чи одоо тесрэлттэй цааш явах чинь тус болох юм аа гэж байна. Тэгээ энэний дараа болохоор энэ юмыг хийгээд маш их цаг хугацаа орно. Хийгээл давтаалаа. Тэгээд баг-багаар моментум үүссээр байгаа. Яг тэр хуурлын зэг дээр ирээд тесрэлттэй цаашаа явчих юм аа гэдэг санаа гэдэг. Тэгэхээр энэ эхний энэ доктортой шулуун байдал нь бол эхний 15 жил дараагийнх нь тесрэлттэй гэж байгаа дараагийн 15 жилийн гэсэн нөө судалгааныхаа. Гэхдээ энэ бол компани болгон дээр янз бүр явж байгаа л доо. За юм л байна. Тэгээ яг сүүлд нь болохоор миний хэлэх гээд байгаа санаа бол ерөнхийдөө бүх энэ Арсен Венгерийн үг одоо бүгд хөлбөмбөг сонирхдаг хүмүүс ерөнхийдөө сонссон юм байна тийм. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч тамирчин өөрийнхөө чадалд итгэхгүйгээр амжилтанд хүрдэг юм аа. Заавал одоо би өөрийнхөө бүр бодол оюунаас ч илүүгээр хэмжээнд хүрч болно гэж итгэж тэр амжилтанд хүрдэг юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ бол олон хүмүүстэй гарч ирж хэлж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр компанид ч гэсэн энэ бол яг л ясаа сэтгэлийн хаттай бай. Бүгдийг чадна гэдэг итгэлээс битгээ явах. Тэгвэл нөгөө талдаа бол өөрийнхөө бас байгаа нөхцөл байдлыг сайн анзаараа гэсэн. За. За ингээд